Нэр дэвшиг Шигчээ. Батэрдний Идрод. Монгол хүнтэй. За ингээд мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байна. Эрхэм сонгогчдоо хүүхдэд айлтай хот болгоно гэж байна. За англи хэлийг эзэмшсэн монгол хүний бүтээнэ. За урлаг соёлоо хөгжүүлье. За ийм мөрийн хөтөлбөртэй байна. За баярлалаа. Хийдэг монгол нэр дэвшигч. За За нэр дэвшигч Цэку. За би ямар ч гэсэн нэг хамгийн эмзэглдэг 3 юм бичсэн байхгүй юу. Тэгээд хамгийн түрүүнд боловсролын системд өөрчлөлт хиймээр байна. Тэр нь болохоор цэцэрлэг бага ангиас нь эхлүүлээд хүүхдүүдэд гэр бүлийн хичээл, бэлгийн боловсролын хичээл заавал оруулдаг байлгамаар байна. Үгүй байлгамаар нь жоохон байлгана. Тэгээд энэ боловсролын систем дотор оруулаад багш эмчнэрийн цалинг нь бүр яг хангалттай болох өгнө. Юм болохоор надад одоо энэ хотын зохион байгуулалт дээр хийх юм байна. Тэгж жоохон хотод хэлээд бас нэг юм хотын төвдөө төгжирдгийг жоохон зах руу болгомоор байна. Тэгээ би хийн. Тэгээд сүүлийнх нь орон сууцчлуулах төсөл дээр бүр яалтчгүй хүүхдүүд амар их нэг захын хорооллуудаар маш их гэмтэл авдаг ч юм уу, хизээч хинч мэддэхгүй хүчрхийлэл төртдөг ч юм уу. Тэр болгоныг жоохон камертай газар болгомоор тэр нь заавал орон сууц биш юмаа гэхэд юм жижигэн байшингууд ч юм уу айгу тийм зохион байгуулалттай камертай болгоно би. Манайхан их цэвэрхэн өрсөлдлөө манай хоёр өрсөлдөгч нар маань. За яг бодлого л ярьлаа. Юу хийх дээдлэн. Хоёр эвчэл яана. Эрт цул манай тойрогт 100% байлаа. За энэ том зүйл. Манай залуучууд бас 100% сандаа өгсөн байна. Залуучуудаа баярлалаа. Сонгуультай идэвхтэй оролцсон залуучуудаа баярлалаа. За сонгуулийн дүн маш сонирхолтой гарсан байна. 50-50. За манай хоёр нэр дэвшигч маань саналын тоо тэнцчихсэн. Энэ тохиолдолд яах вэ? Та бас 2017 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийг санаж байгаа тийм. Бид нас хамгийн олон санал авсан 2 хүн дээр дахин санал оруулалт явуулсан. За яг тийм зарчмаар ерөнхийдөө ихэнх орнууд шийддэг байгаа.